Сайн байцгаана уу сонсогчдоо, кино шиг амьдрал подкастын дараагийн дугаарыг эхлүүлцгээе. За өнөөдөр дан сонсогчдоос ирсэн захидлуудыг уншиж хүргэх болно. Олон юм нуршилгүйгээр эхний захидлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Захидал аж ахуй өдрийн мэндийг хүргэе. Би ухаан ороогүй байхад аав ээж хоёр минь салсан байдаг юм. Ээж минь намайг ааваас арай гэж авч үлдсэн гэж ярьдаг. Төрсөн аавгаа би сайн мэдэхгүй. Надад ганцхан зураг л байдаг. Гэхдээ би түүнийг нэг их бодож сандаггүй. Ааваас салснаас хойш 7 жилийн дараа ээж минь нэг хүнтэй учирсан. Тэр хүн надад аав гэж ийм л хүн байдаг юм байна гэж ойлгуулж олон сайхан дурсамжийг бэлгэлсэн. Удалгүй би хөөрхөн охин дүүтэй болсон. Анх удаа ах болж байгаа мэдрэмж үнэхээр гайхалтай. Түүний минь гар хөл, том алагнууд бүх зүйл нь жижигхэн, одоо ч нүдэнд харагддаг. Бид дөрвөлээ үнэхээр аз жаргалтай амьдарч байсан. Ээж минь нүдэнд байсан тэр жаргалтай харц тодхон инээмсэглэн одоо ч миний сэтгэлд үлджээ. Нэг өдөр бороо маш их орсон юм. Аав ажиллаа дуусгаад гэртээ орж ирээд яг хоолоо идэх гээд байж байтал гаднаас нэг хүн орж ирээд машин маань суучглаа гаргаад өгөөч гэж хар усан бороо гуйсан. Аав маань хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүн байсан тул зөвшөөрсөн. Ээж минь ийм харанхуй бороотой байхад хэрэггүй хоолоо ид гэж олон хэлсэн ч аав удахгүй гэд хоолоо хоёр халбагтаа адлахарсан. Ээж яагаад ч юм зүүн совин татаад ч юм уу хойноос нь зөндөө орилсон. Битгий яваа хоолоо идэ гэдэл. Борооны улмаас машин гулгаж аав усалд орсон. Тэр үед аав болноо зогс гэж орилсон ч нөгөө жолооч нь зогсолгүй улам хазалсан гэдэг. Ингээд аав минь дотор эрэхтэнд бясраагүй эрэхтэн үлдээгүй. Яралтай хагалгаанд оролсон ч найдваргүй болсон байлаа. Аав минь их төвчээртэй хүн байжээ. 2 хоног маш их өвдөж шаналсны эцэст биднийг орхиод явсан. Арай гэж намайг нэг газар дээр үнсээд эмнэлгээс гараад хүүгийнхаа нөгөө газар дээр үнснэ гэж хэлсэн. Гэхдээ аав минь үсэж чадаагүй бурханы орон руу явсан. Хитрхи залуухан сайхан аав минь. Тэр явдлын дараа манай гэр бүл маш хүнд байдалд орсон. Ээж минь хүнтэй ч ярихгүй өдөржин нэг зүйл ширтээд суучдаг болсон. Дүү маань дөнгөж 2 настай юу ч ойлгохгүй аав тэнгэрт явсан гэж хэлдэг байлаа. Би том нь болохоор дүүгийнхаа хажууд уйлдаггүй. Харин гадаа гарч байгаад ганцаараа мэгшиж уйлдаг байсан. Нөгөө жолооч уган шоронд орсон. Гэхдээ хагас жилж болоогүй өршөөлөн хуйлаар гарчихсан. Аав одоо болон зогс гэд байхад тэр зогсчихсан бол одоо ч аав минь аминд мэд бид хэд ямар жаргалтай амьдарч байх байсан бол. Цаг хугацаа өнгөрөхөд ээж маань баг багаар эдгэрсэн. Дараа нэг ахтай танилцаж бид хоёртой уулзалсан. Тэр хүн 10хан дулаахан хүн байсан. Бид хамтдаа 10 гаруй жил амьдарч манай гэр бүл дахин тогтож хүүхдүүдэд минь ч сайн өвөө болж чадсан. Гэхдээ амьдрал дахин биднийг сорсон. Нэг өдөр ээж маань залгаад дүүчин гэж хэлэхэд би юу ч бодолгүй шууд гүйж очсон. Охин дүүг минь хойд авахчинтсан байсан. Тэр мөчөд миний дотор юу болж байсныг үгээр хэлэхэд хэцүү. Би зүгээр л түүнийг тамлаж алахыг хүссэн. Цагдаа дуудсан. Тэр хүн баривчлагдаж шоронд орсон. Хүн танихад 10 жилч бага байдаг юм байна гэдгийг тэр үед л ойлгосон. Дүү маань маш их сэтгэлийн шарахтай болсон. Эрэгтэй хүнээс айдаг, өөртөө итгэх итгэлгүй болсон. 2 удаа амиа орлох хийсэн. Би дүүгээсээ гуйж ээжигээ бод гэж хэлж эмчилгээнд явуулсан. Одоо арай дэрдэж байгаа. Дүү минь хажмаар инээж сурч байна. Тэр явдлын дараа хаалганы чимээнээс хүртэл цочдог байсан бол одоо баг багаараа айцаад авч гадаа алхаж хүмүүстэй ярьж эхэлж байна. Би дүүгийнхаа нүдэнд дахин амьдралын гэрэл асахыг харах бүртээ баярлдаг. Ээж минь ч бас их өөрчлөгдсөн. Урд нь татгшоогоо бүхний хадгалдаг байсан бол одоо бид 3 бие биендээ илүү нээлттэй болсон. Зарим орой бид 3 сууж байгаад өнгөрснөө ярьж, уйлах үедээ уйлж, инээх үедээ чин сэтгэлээсээ инээдэг болсон. Шар хандаггүй юм байна. Гэхдээ зөөлөрдөг юм байна гэдгийг ойлгосон. Аавын минь дурсамж тэр сайхан хүний хайр бидний дотор одоож байдаг. Тэр биднийг хараад хүүхдүүд минь хүчтэй байгаарай гэж хэлэх байсан байх. Хэдий амьдрал биднийг олон удаа шалгасан ч бид унаагүй, босоод л ирсэн. Дүү минь одоо ирээдүгөө баг багаар төсөөлж эхэлж байна. Агаа, би нэг өдөр аз жаргалтай болно үсттэй гэж асуухад нь би эргэлзээгүйгээр болноо, заавал болно гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр үнэхээр гэрэлтэй, сайхан сэтгэлтэй охин. Бид 3 амьдрал төгс биш ч гэлээ бид дахин аз жаргал руу алхаж байна.
Өнгөрсөн бүхнийг арчиж чадахгүйч ирээдүгөө өөр бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй болсон. Эцэст нь би өөртөө нэг зүйлийг амладаг. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бай. Би ээж дүү хоёроо хамгаалж, хажууд нь байж бид гурав хамтдаа инээж чаддаг тэр өдрүүдийг улам болгоно гэж. Тэгээд нэг өдөр бид өнгөрснөө дурсахтаа нулимстай биш, харин бид давж гарсандаа гэд бахархалтайгаар ярьдаг болно. Энэхүү цагтлыг бишээ суухдаа нулимсаа байран бичлээ. Тэнгэрт байгаа аавда та минь бидний том бахархал, таны зааж өгсөн энгийн хатлан үнэтэй зүйлс, хүнийг хайрлах сэтгэл бидний дотор одоо ч амьдарч байна. Та байхгүйч таны орон зай хоосон биш. Бид таны хайраар дүүрэн амьдарсаар байна. Хайртай шүү ааваа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. Зяста Томоос том тэрвэрлтийг чамдаа илгээе. Мэдээж ээж дүү хоёрынхоо хажууд цорог ганц эр хүн нь чи шүү дээ. Насан туршдаа бамбаа мэт хайрлаж хамгаалж аваарай. Ингээд дараагийн сонсогчоос ирсэн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Бараг бүх дугааруудын сонсдогч өөрөө захиа бичих шийдвэрийг гаргалаа. Би одоо 25 настай охин нөхрийн хамт амьдардаг энгийн л нэг эмэгтэй. Одоо эргэн санахад их л хүнд хэцүү үеүүдийг тоомжирг өнгөрүүлснэ мэдсэн юм. Тиймч болохоор охиндоо бүхий л зүйлд нь сайн ээж байхыг хичээдэг байх. Жижигхэн суманд аав ээжийг танихгүй хүн байхгүй. Хамгийн гой ганган хувцас өмсөж, ховор нандин тоглоомоор тоглож, баян чинэлэг сурлах сайтаагаараа алдартай охин байлаа. Гэвч хөшгөний цаана амьдрал тийм байгаагүй. Ангида хамгийн мундаг нь эдэлж хэрглэж байгаагаараа гялцаж гялтгансан охин гэрлүүгээ харих бүртээ дотроо айцтай. Аав ирүүл байгаасай, ээж уурлаагүй байгаасай, хөргөгчөнд идэх юм байгаасай гэж залбирч алхана. Ухаан орсон цагаас хойш аав архиун, ээж хуураа агсарч, цусаа уурстал дэд нүдэн дээр минь зодтолно. Ийм хүүхд насыг өнгөрөхдөө буруу замлуу нэг ч хасааж байгаагүй. Оюутан боллоо. Энэ гэрээс явахс л биелэлээ олж, хотод ээж аваасаа мөнгө авахгүйгээр аль болох олон дунд өөрийгөө нээж хөгжүүлэхийг хичээж байлаа. Шөнийн цагаар зөөгч хийж өдөр нь хичээлдээ явна. Ингэж явсаар нэг газар хамт ажилладаг залууд дурлаж үерхэж эхэллээ. Тэр даруй дүлгэн хөгжилтэй их том биетэй нүдэнд дулаахан хүн байсан. Ажил дээрээ уулзаж тэр намайг хичээлээс ирж авсаар бид хамтдаа амьдрахаар болов. Тэр үеэс л миний одоо ч бодоход зүрх чичирч эргээд дурсахад л айц төрдөг үе эхэлсэн юм. Тэр дээрээ хоёр эгчтэй, эгч нарийнх нь амьдрал тогтоогүй, ер нь л миний ойлгохооргүй нэг тийм сонио амьдралтай. Бид хоёр хамт амьдраад цөөнгүй хугацаа өнгөрсөн байх үед би жирэмсэн боллоо. 2 дугаар курс төгсөх ааж байсан. Гэхдээ л түүнд хайртай байсан болохоор болондоо л гэж боддог байлаа. Би жирэмсэн тул ажилласаа гарч тэр ажлаа дуусгаад шөнө бүр согтуу ирдэг болов. Юм бүхэн хитрхи хурдан муухагаар эргэж байлаа. Эхлээд агсардаг байж байгаад дараа нь заддаг болов. Нэг л шөнө би гэрийн гадаах сарвчанд хүүтэн цэмтэн дээр үсээ эн тэндээс нь хайчлуулсан, биеэ эн тэндээс сэглүүлсэн амтан сэрв. Тийм ээ, тэр тэгсэн. Учир явдлыг аавда хэлж, аавч түргэн авч, хумгүй над дээр ирэв. Миний гих бүхнийг аваад портер түрээслээд намайг аваад нутаг буцлаа. Жохон донслогоонд л яс шархирч ирв нүд өвдөн. Ингээд хотод гялцаж байсан 19 настай охин аавынхаа хөлийг дэрлээд зэрэмдэг хүн ботсон юм. Ирээд ээж агсарч уурлаж тэдний эгч нартай ярихад хүүхдийг нь авах гэд 100 мянган төгрөг явуулъя гэсэн юм байлаа. Ямар ч байсан эхлээд биеэ тэнхрүүлээд эмнэлэгт хэвтээд хүүхдээ авахулах шийдвэр төрсөн. Энэ хугацаанд тэр гэл бэлцэж зүгтаад нэг ч холбогдоогүй. Холбогдъя ч гэж бодоогүй юм. Цаг хугацаа өнгөрч би гав ганцаараа эмнэлгээс гарсан. Өдөр шөнөгүй уйлж айж аав ээжийн тэндээс амттай хоол авчирч урт хойно гүгээстэй. Энэ бүхэн миний буруу биш, харин хамгийн зөв шийдвэр шүү гэдгийг тэд надад ойлгуулахыг хүссэн баг. Би ч ойлгосон, сэргсэн. Эргээд хичээлдээ явж эхэллээ. Ээж аав хотод ирж тэр хүнийг цагдаад мэдүүллээ. Ер нь бол Монголын цагдаад би итгэхээ болсон. Тэр хүн чулуу хөдөлгөөд явсаар л байсан. Хэдхэн сарын дараа ангийнхаа найзуудын ачаар би аз жаргалтай болж эргээд мэрэж эхэллээ. Хичээлдээ амжилт гаргаж гадаад руу ч тэмцээн оролтоонд явсан. Хуучин ажлынхаа захирлэгчэнд өдөр оройны хоол хийж гэрийг нь хаяа цэвэрлэж өгөөд цалин авна. Тийм айлын хажууд амьдраад үзэл бодол минь өөрчлөгдөж олон шинэ боломжч гарч ирлээ. Хаяа нөгөө үеэ бодож өөдөөс дайр хараатан шиг дүрн үе үзэгдэж тав үерхэн. Нэг өдөр танихгүй дугаараас дуудлах ирлээ. Хар дарсан зүуд
тэр байсан. Уйлж унжиж уучлаач хүүхдээ харыг их зэргээр дарамтлав. Айцтайгаа нүүр тулж чи шоронгийн хоол идмээр байгаа мó гэж мессеж бичснээс хойш таг жигтэй алга болсон. Бодвол арчаагүй зүрх нь бараг үхсэн байх. Одоо хаа нэгтээ гэмгүй хүний дүр үзүүлээд хин нэг тамлаад явж л байгаа. Одоо миний амьдрал чигдэрч юугаарч дутгааргүй аз жаргалтай байгаа. Хэрвээ тэр хүн эсвэл эгч нар нь сонсож байвал намайг шууд таних бах. Эцэст нь огтоо хүнийг таних гэж байдаггүй юм шүү. Хүний сэтгэл хувирамтгай, хуурамч, харин гэр бүлийн хүмүүжлгээж хизээч тэр хүнээс алдагддаггүй. Тиймээс гэр бүлийг нь анзаарч харж бас өөрийгөө хамгаалж хайрлаж хэрсүү байгаасаа гэж хүсэж байна. Гэсэн цагтлын нэгэн сонсогч маань илгээжээ. За сэтгэл зүрхээ хаваадлан байж битсэн чамдаа маш их баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Кино шиг амьдрал подкастыг саяхнаас олж мэдээд шимтэн сонсдог боллоо. Ингээд өөрийн амьдралын түүхээс хуваалцъя гэж бодсон юм. Би 70-80-аад онд хөдөөгийн нэгэн суманд бага насаа өнгөрүүлсэн. 2 удаа салж нээлж 40 гартлаа юмыг л үзлээ. Багтаа маш дотгошоо ганц нэг дотн найз нөхдөөсөө өөр бараг хинтэй ч юу ч ярьдаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй бүрэг гिचмхий охин байлаа. Гэхдээ хичээлдээ онц сурдаг маш хичээнгүй охин байсан. Хүн болгон л хөөрхөн, сайхан, ухаантай охин гэж магтана. Насанд хүрсэн хойно өөрийгөө яагаад юм ичимхий бүрэг охин байсан юм болоо, айлын том болохоор ээж аав маань хатуу ширүү ханддаг байсан юм болов уу гэж бодож өөрийгөө их гайхдаг байлаа. Баг байхад аавын маань төрсөн дүүнийг ах намайг хардаг байсан. Тэр ах хаашаал явна намайг дагуулад л явдаг байсан. Нэг удаа дөнгөж мэдээ орсон үед одоо батхад 5-6 настай л байсан байх. Өвлжөөнөөс юм авчирна гэд намайг үхэр тэрэгэн дээр суулгаад аваад явж байсныг би одоо бүр түрхэн сандаг. Өвлжөөний мото амбарт намайг тэрч ороод хураалгатай ачаа бараан дээр хэвтүүлээд үнсээд биеийг минь илж таалаад байсан санагддаг. Тухайн үедээ болон насанд хүрсэн хойноч би тэр ахыг надад бэлгийн дарамт үзүүлдэг байсныг нь мэдээгүй өссөн байсан. Жаахан байсан болохоор эрхлүүлж байна л гэж боддог байсан байх та хөрхий. Тэгээд том болж юмыг ойлгодог болоод ирэх үеэс тэр ах нэг их манад ирэхэ болсон. Олон жилийн дараа нэг удаа 30 гарсан үед би нэг үзмэрч эмэгтэй дээр очиж үзүүлсэн юм. Гэтэл тэр хүн бага наснд чинь чамайг нэг эрэхтэй хүн сэвтэйсэн байна. Түүнээс болоод амьдралд чинь хар толб сууж өдий хүртэл бүрэн бүтэн амьдарч чадахгүй салж нийлээд яваа юм байна. Чи тэрийгээ өөрөө сандаг уу? Сайн бодоод үзтэй гэлээ. Би тийм зүйл байсныг үнэндээ тухайн үедээ ойлгоогүй. Бодож нэрээ нэг тийм ах намайг хардаг байсан. Хаа явсан газар аваад явъя гэж аав ээжэд хэлээд л дагуулад явдаг байсан. Тэр хүнийг гэхдээ би надад тийм муухай зүйл хийгээд байсныг мэдээгүй явсан юм байна гэж хэлэх үедээ л би өвлжөөн дээр болсон явдлыг тийм учиртай байсныг ойлгосон юм. Жаахан охин хүүхдээ хамаатан садан гэлтгүй ямар ч эр хүнд даатгаж ээжтэй шиг явуулмааргүй юм байлаа шүү ээжүүд минь. Тэрнээс хойш 14 настай байсан баг. Зуны амралтаар ээжийн төрсэн ах нь жолооч хүн байсан. Улаанбаатараас манад найзуудтайгаа ирээд буцахдаа намайг дагуулад явъя. Хамаатан садангуудтайгаа танилцгээд би машинд нь суугаад хамт Улаанбаатар руу явсан. Ээж маань айлын өрөмөл охин байсан юм л да. Төрсөн талынхаа хамаатан садангууд Улаанбаатарт амьдардаг байсан. Замдаа явж байхад машин нэвтрээд манай ах нэг найзтайгаа ойролцоох сумын төглөө машинаас асуудлах сэлбэг хайхаар яваад нэг ах надтай хамт машинд үлдсэн юм. Гэтэл тэр ах намайг яасан хөрх юм чи гэдэл оролдоод үнсээд дөнгөж ургаж байсан хөхийг минь үнсэж илж таалаад янз бүр болсон. Би маш их айж ичиж байсан ч юу ч хэлж хийж дуурч чадаагүй өнгөрсөн. Энэ тухай хизээч хинт ч хэлж байгаагүй. Ямар азар тийм баг наснаа хүнд хүчндүүлж хэлгүй өнгөрсөн юм бол таа гэж боддог. Ирээ цэрэггүй муухай хүмүүсийн бозор үйлдэл хүний зан ааш цаашлаад хувь тавиланд ч хүртэл нөлөөлдөг юм билээ шүү. Одоо би төрүүлсэн 2 хүүхэд надад бэлэг болоо ирсэн. Хайртай хань минь 2 хөөрхөн охин гэд 4 хөөрхөн үрстэй болоод сайхан амьдарч байна. Одоо тэр хүмүүс энэ ертөнцид байхгүй болсон. Сэтгэлдээ тэр нуцаа хадгалж тэр хүмүүсийг уучлж амьдарч байна да. Ингээд сэтгэлдээ хэлсэн тэр муухай зүйлсийг анх удаага энд хуваалцлаа баярлалаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За хадгалж авсан хар бараа нуцаа дэлгээд жаахан ч гэсэн сэтгэл нь хөнгөрсөн бахаа чам тэрвэрлтийг илгээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би танаас угийг сонсоод өөрийнхөө амьдралыг бичгээр шийдлээ.
Анх эхнэртэйгээ жаахан гин томоогүй хүүхэд насн дээрээ танилцж байлаа. Тэр үед би болох бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж хулгай хийж, худлаа ярьж, арх ууж болохгүй гэсэн болгоныг хийж явдаг байлаа. Тэр үед боогоноор дарахнаас Улаанбаатарын чиглэлд ах нартайгаа дагаж хулгай хийхээр хотод орж ирвэ. Гэхдээ тэр үедээ их л цэвэрхэн хувцалдаг, өөртөө харчаатай, хүний нүдэнд хулгайч гэж харагдахааргүй тийм нэгэн хүү байлаа. За ингээд хотод орж ирээд ах нартайгаа болох бүтэхгүй юм хийж яваад дэлгүүрийн үдэнд зогсож байтал нэг охин дэлгүүрээс гарч ирж байна. Нүдэнд дулаахан том хоёр алаг нүдтэй хөөрхөн охин миний харцыг болов. Би шууд гүйж очиод уцаараа зариулчаач гэд ах руугаа залгаж дугаарыг нь авч байлаа. Тэр мэдрэмж Тэнгэрийн бүх хотыг шүүрээд авсан юм шиг л санагдаж байлаа. За тэгээд цаг хугацаа өнгөрч би гэдэг хүн мэрэгжил сургалт үндэсний төвийн авц засварын мэрэгжилтэй болж төгсөв. Тэр хооронд их нэртэйгээ уцаар харилцаж жоохон хүүхдүүд байсан болохоор үерхэл шохорхол гээд л явсаар. Би ч сургуулаа төгсөнгүүтээ шууд цэрэгт явхаар болж цэргийн албанд мордлоо. Цэрэгт байх үед ихнэр намайг эргэж ирж "Чи минь мундаг шүү, чамдаа хайртай шүү" гэдэл болсон бүх явдлаа ярьж цэргээс халагдахаар хаамт амьдрна гэж мөрөөддөг байваа. Хугацаатай цэргийн албанаас халагдаж хотод том ихчэндээ жижигхэн нийтийн байранд амьдардаг болж манай хүн манахаар орж гардаг боллоо. Эхнэр маань бүтэн өнчөө дээрээ хоёр ихчтэй. Нэг ихч нь архинд гүн орсон хүүхдүүдээ манай эхнэр төрхөд хитэн сараар архиугаад алга болчихно. Нөгөө ихч нь хөргөчлийн бэрхшээлтэй хүн байлаа. Манай ихч эхнэрийг маань их л өрөвдөж хайрлаж бэрээ болгох гэж тууштай зүтгэж бид хамтдаа амьдарч эхлэв. Хууль дүрмийн даваа ихнэр маань жирэмсэн болж би тухайн үед ээж аав эгч нартай хэлэлгүй 3 сар гарантай болтол нь нууж авсаар нэг л өдөр хийлж бүгд баяр хөөртэй хүлээж авсан. 2019 он ковидын их л хэцүү үед охин маань төрж байлаа. Замууд хаацсан хүн амьтан явахгүй яг тэр үед би гэдэг хүн анхны хүүхдэд тоцож авах гээд бөөн баяр эмнэлэг рүү явж байхад яг замын голд цагдаад баригдаж машина замын голд хайчаад цаашаа ихнэр лүгөө шүлийг нь барьжгүйгээд арай гэж амжиж очиж билээ. За ихнэр минь төрхөөс гарч нэг л мэдгээд 1 жилийн нүрийг үдсэн байлаа. 2021 онд бид хоёр дахин нэг хүүхэдтэй болж амьдрал минь маш сайхан болж байлаа. Өөр ингэсэн ор хорон байхгүй ч гэсэн нийтийн байрандаа цэвэрхэн юу гарч дутахааргүй сайхан амьдарч байв. Би гэдэг хүн чинь амьдралаа дэвшлүүлээгээд зүтгэж том тэрэгний жолооч болж том уурхаануудад ажилдаг болвоо. Уурхаадаа хэдэн жил тууштай ажиллаж хөлөө олж операторчин болж бүх төрлийн техникийг гаргаахгүй болоод бусдад хүндлэгдсэн уурхаачин болсон байв. За ингээд миний хар дарсан зүуд эхэлсэн дээ. Ар гэрээ дээшлүүлж ихнэр хүүхдийнхээ төлөө өдөр шөнө гүйцэтгэж гэртээ хаяахан амраад буцдаг байв. Нэг өдөр уурхаа руу ажилдаа явлаа. Явснаас 24 цаг хүрээгүй байхад ихнэр минь уцаа авахгүй бүхэл бүтэн 72 цаг боллоо. Маш их санаа зовж, муухай юм бодогдож айгаад ихчигээ явуулаад үзүүлтэл амьдарч байсан газар минь бөөн архиталт мас сурал 2 хүүхэд минь яр шахандаа баригдсан байна гэв. Арай гэж ажлын өдрүүдэд дуусгаад уурхаагаас буцаж очиод ихнэрээ харагдаж ингэж болохгүй. Хоёлаа өөр хүүхдүүдээ бодъё гэж зөндөө гуйлаа. 2 хүүхдээ хараад гэртээ уйдаад л байгаа болоо та гэж бодоод ажилд оруулав. Тэгсэн ажилдаа ороод удаагүй ажлынхаа залуутай намайг араар тавьж бүр гэртээ чирч хонохгүй олон өдрүүдээр өнжиж явдаг боллоо. Твчиж тэсэж уучилж ийм амьдралаар 2 хүүхдээ бодож 3 жил амьдралаа. Сэтгэл санаа авах юмгүй зүгээр л явдаг хөлтөл болсон байлаа. Ир хүн араараа тавиулахаар хамаг хямар сүлд нь өгчөгдөг байх. Юу болж байгаагаа хинт ч хэлэхгүй дотроо хадгалсаар бодсоор. Ингээд 2024 он боллоо. Нэг өдөр их нэртэйгээ сайн ярилцаж үзье гэж бодоод хэлтэл тэр надтай ярилцахыг ч хүсэхгүй. Бүх зүйлд намайг буруутгаж надад ямар байсныг минь ч асуугаагүй. Их нэрийн явдал бүр хэрээс гэдэрч намайг хүн гэж тоохоо байсан. Эцэст нь за болий ингэж амьдрахаар үхий гэж бодогддог боллоо. Хэсэг архинд оронгоо алдаад өөрийгөө буцааж авсан. Ир хүн сэтгэл санаагаар унаад ирэхээр үнэхээр хинч юу ч гэж хэлсэн таадаг юм байлаа. Нэг л өдөр би шийдэж 2 хүүхдээ аваад хоцорсон доо. Одоо манай охин 2 дугаар ангиад төгсөх гэж байна. Хүмүүс 1 дугаар ангид орох гэж байна. Ингээд эргээд харахад хүнээ зөв сонгож үерхэж хайрлаарай. Хайрлсан хүнтэйгээ байнга ярилцаж цаг гаргаж байгаарай гэж зөвлөмөр байна. Одоо би гэдэг хүн ганц би 2 сайхан хүүхдийн аав болохоор үрсээ бодоод амьдралын төлөө зүтгэж явна да. Гэхдээ би одоо хүртэл түүнийг хүлээж дотроо бодож тэр минь яаж байгаа бол доо хаана явдг юм бол доо гэж өдөр болгон бодож явдаг.
Хүн дотроо маш их сэтгэлийн шаргатай үлдэхээр хизээч мартаж чаддгүй юм байна. 28 настай ганц би аваас гэсэн загтлыг манай нутгийн дархны заллуу илгээжээ. За ингээд чамдаа сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн загтлыг эхлүүлцгээе. Би 29 настай ганц би ээж. Бусдын нүдэндээ л таруу амар тайван амьдралтай мэт харагдавч энэ хүртэл өөрийнхөө хэмжээнд баггүй зүйл үзэж туулсан гэж боддог. Энэ цагтлаараа эцэг эхчүүдээс томчуудын үүрэх ёстой ачааллыг хүүхдэд битгий өөрүүлээрэ. Хүүхдийнхээ хүүхд насыг хүүхдээр нь үлдээж өгөөрэй гэж хүсэх гэсэн юм. Би аав ээж хоёр дүүгийн хамтаар эгэл амьдралаар амьдардаг байсан юм. Аав ээж маань холын тээвэрт явдаг. Багада 7 хоног, ихтэй сар гарan явна. Энэ хугацаанд 7 настай би ой гарантай, бас ой хүрээг 2 жаахантай үлдэнэ. Хоёр дүү маань жилийн зайтай ойрхон төрсөн юм л да. Надад хичээл хийх цаг гэж байгаагүй. Гэхдээ л тийм ч юм уу сурагч байгаагүй. Хоёр дүүтэйгээ гэрээ хараад үлддэг болохоор байнга хичээлээ таслах болно. Энэнд багш маань их дургүй. Ангийн оноо балдаашин татдаг. Сургуулиас гараарай. Гэрийн авгаагийнхаа ажлыг хийгээд яв гэх мэтчлэн байнга загнана. Манай гэрч гэж дээ 8 дугаар ангид ортлоо өөрсдөө гэсэн орон байртай байж үзээгүй айлын хашаанд гэр барьж амьдрна. Түрээсийн байраар хийсэн. Аав ээжийг байхгүйд хашааны эзний гэр хашаа хороогийн цэвэрлэж усыг нь авч өгөөд шандан нэг аяг хоол авна. Тэрийгээ хоёр дүүдээ өгнө. Өөрөө өлсөд ч хамаагүй аав ээжийг л хүлээдэг байлаа. Хүүхэд наснд маань аав ээжтэй холбоотой сайхан дурсамж надад байхгүй. Аав маань заримдаа жаахан ээжтэй марган ер нь тэр хоёр байнга шахуу модалцсан. Аав маань хүүхдүүдтэй нэг их халтаж юм хэлэхгүй. Ээж бол намайг байнга хараан зодно. Тоогны залхуурыг тасартал зодно. Шалтгаан нь гэр дутуу цэвэрлэлээ хувцас халтар болголоо гэх мэтэр аар сархан шалтгаантай. 7 настайдаа би 2 нэлэх хүүхэд харна. 100-гийн пошигтой усаа өөрөө авна. Модоо хаглан нүүрс түлээгээ бэлдэнэ. Галаа түлнэ. Одоо бодоход тэр жаахан биенд дэндүү ахадсан ажил байсан да. Тэр үедээ ээжтэй гомдож намайг яах гэж төрүүлсэн бол доо гэж байнга боддог байлаа. Гэхдээ л ээж минь болохоор байхгүйд нь санаанд хүлээн. Эрэхт нь бөөн баяр өгтөж авахд өөдөөс шууд л аягаад дуугасан байна. Нохооны хоол шиг юм хийчиж энийгээ асга хог шорогоо цэвэрлээгүй байна. Арчаагүй бөхсөж чирсэн олон хүүхдтэй авгаа шиг. Хүүхчиг цаваа сэргэлэн байгаас гэх мэтчлэнгээд доор амжлана. Энэ айлын эзэгтэй хийх ёстой бүх ажлыг хийж байгаа жаахан охин яаж хүүхчиг байх вэ? Бүтэн сараар явж ирэхэд нь 2 жоохон хүүхдийг нь амьд мэд байлгаж байгаа нь их юм шүү. Миний хүүхэд нас энэ мэтчлэнгээр айлын шовдор хүүхэд эсвэл зарц баарлаг шиг л өнгөрсөн дөө. Ингэж авсаар намайг 8 дугаар ангид ордог жил аав минь бурхан болж ээж минь ажилгүй 3 хүүхэдтэйгээ хоцорвоо. Ажилгүй нөхөргүй болсон хүн арх уудаг болсон. Харин тэр үед түрээсийн байр айлын хашаагаар оргонохоо болоод өөрсдийн гэсэн газар дээр жижигхэн хагас дутуу байшинтай болсон байсан юм. Гэрт гудамжны янз бүрийн харчуул цугларна. Хамт уун. Ер нь тэр үедээ өсвөр насны охинтой гэдгээ мартатлаа архинд орсон байх. Хоёр дүү маань ээжийг арх уухад их айн. Гэрээсээ гараад явчихна. Одоо бодохноо тэр авийн айлуудаар л байж байдаг байсан байх. Ээж уухаараа их муухай ортой. Намайг өхүүл тарсан яа гээ. Том болоод бие үнэлэгчл болно зөөр яа дингэн. Хоёр дүү хүмүүсээ шоронгийн хатаснууд хулгаач нар та нар байгаагүй бол би сайхан амьдрах байсан. Муусан гай пэнүүд хүний амьдралд гай болсон хулгаач нар гэд их л төвхтэй байдаг байсан. Зүгээр л би яах гэж турсан юм болоо гэд өгчгмээр өдрүүд дэндүү олон. Гадаа нойлд өөрийгөө дүүжилж үзсэн. Хүн цагаа тулахаар чаддгүй юм байлаа. Гарынхаа богойг худгаар зүсэж утсан. Гэрийн эмийн санд байгаа бүх юмыг уучсан. Гэхдээ яагаачгүй. Ээжийн хэлдэг үг надад гаргаж байгаа хандлага намайг амьдрах хүсэлгүй болгодог байсан. Нэг өдөр ээж маань гудамжны баахан архичд гэртээ цуглуулчихсан, арх уугаад тасарчихсан, гэр битүү нагаар шээсний үнэр тамхины утаа болчихсон дүр зургийг хараад би уйлаад ээжээсээ гуйсан юм. Ээжээ, та охин хүүхэдтэй штэ. Би таны өсвөр насны охин. Ийм гэрт амьдрмааргүй байна. Эсвэл дүү бид гурыг асрамжийн газар төгчөөчтэй гэж. Тэр өдрөөс хойш ээж уух багссан да. Ажилгүй 3 хүүхэдтэй учраас гэрийн санхүү хэцүүдэж намайг жил болгон л сургуулиасаа гарчих гэж гуйна. Загнаа нь уурлан хараана. Би уйлж зөрсөөр байгаад сургуулаа төгссөн. Ер нь намайг бага ангид байхад сургуульд хөргөж өгч авч байгаагүй. Эцэг эхийн хуралд нэг ч удаа сууж үзээгүй. Анги сургуулиас мөнгө хураахад өгөхгүй уурлана. Би ч хэлхэ болчихсон. Багштай загнуулаад хүүхдүүдэд шоол улаал явж байдаг байж үлээ. Ингээд л тарчиг амьдралтай хэдэн жил эхэлсэн дээ.
Ээж намайг айлын хашааны хог дээр байгаа нүүрснүүдийг түүгээд эргээд явуулна. Айлын хашааны хогноос нүүрс төрж байгаад айлын хүүхдүүдэд гуйлах чинь гэж шоолуулна. Нохоонд тугдна. Ангийн хүүхдүүд таарах вэ гэж хичнэ. Энэ маягаар заримдаа ганцаараа, заримдаа ээжтэй хамт шөнөөр айлын хашааны банд суглана. Хаягдсан машины дугаа авчирна. Ийм л байдалтай нэг өвлийг өнгөрөөлөө. Хавраас ээж цайны газар бэлтгэгчээр ажилд орж одоо л нэг амьдарч эхэлсэн юм. Би 9-р ангиас эхлээд зуны амралт, өвлийн амралтаараа цайны газар, буудал зэрэг газруудад угаагч үйлчлэгч хийн. Цалингаараа өөртөө 2 дүүтэй хичээлийн хэрэгсэл бэлтгэхт нь нилээд дэм болчихно. Ингээд оюутан болох боллоо. Нийлэн дээгүүр оноотой гайгүй улсын сургуульд дайжгүй мэрэгжил сонгоод сурах гэсэн чинь ээж нөгөө л янзаараа мөнгөгүй сургаж чадахгүй гэж байна. Би ч мөчөөгөө өгөхгүй, би насаараа шал угааж амьдрмааргүй байна. Би сурмаар байна гэсээр аваад дийлсэн. Ээж хэдий чангата муухай хөвгтэй ч гэсэн намайг сургуульд сургасан. Гэхдээ энэ түүний үүрэг гэдгийг ухамсарлаагүй байсан. Одоо ч гэсэн над руу чи хэний хүчинд хэн болсон? Би чамайг сургуультай мэрэгчлээ боловсралтай болгосон гэх мэтээр үгсүүдийг хэлж хариу ачных нь. Хүн бүхэн л ээжийнхээ ачийг харуулахыг хүсэлтэй байдаг шүү дээ. Гэхдээ энд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Дөнгөж сургуулаа төгссөн, тогтсон ажилгүй, хоногийн хоолоо яа гэж байгаа хүн яаж бусдад санаа тавих вэ? Би ч оюутан болоод анх удаа төрсэн гэрээсээ хол ёстой л сэтгэлийн амар амгалан болсон. Заримдаа цагийн ажил хийж аль болох л ээжэд дараа болохгүй хичээнэ. 10 жил байхдаа ээжээсээ хагаад хүнтэй дотносож үерхэж үзээгүй байсан би 2 дугаар курстээ өөрөөсөө ах нэг залуутай танилцсан юм. Ёстой л миний араас хөлөө хугалдалгүй гэдэг шиг анхаарал халамж тавьж хүссэн болгоныг минь өгнө. Би ч анх удаа аав ээжээсээ ч мэдэрч үзээгүй хаар халамжийг мэдэрсэн. Бас дутуу хөлтөө өссөн надад бүхнийг өгөөд байгаа нь таалагдсан байх. Ингээд тэр залуутай 2 жил харилцаж хаа нэг уулздаг байсан. Ээжэд хэлэхэд ээж шууд дургуутсан. Тэр залууг хараачгүй байж уралсан. Ээжээсээ зөрсөөр байгаад хамт амьдрах болов. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Ер нь л багтаа сэтгэл 100% хүчрхийлүүлж анх дахь хэрэгцээгээр дутагдж гачигдж өссөн хүүхэд орон гэрээсээ дайжиж буруу сонголт хийх магадлал маш өндөр санагдсан. Ингээд 4-р курст ордог жилээ надад хайртай хүнтэйгээ тусдаа гарсан би магнаага хагартал баярлаж үгээр хэлхийн эцэцгүй их аз жаргалтай байсан. Гэхдээ энэ бүх удаан үргэлжлээгүй. Түүнтэй анх уулзрахдаа би онгон байсан. Энэ түүнд хангалттай байгаагүй. Намайг учир шалтгаангүйгээр хартаж зоддог, мөрийтэй тоглоом тоглодог хүн байсныг нь сүүлд л мэдсэн. Манайхыг бодвол дайжгүй хөрөнгөтэй айл. Хүүгээ эхнэр аавн гэгт нь шууд л байр машин бэлдэж өгсөн. Хитрхи хангалуун амьдралтай боловч бага наснд нь аав ээж нь хүүхдээ анхаардаггүй байж л дээ. Эцэст нь хүүхэд нь хүчрхийлэгч мөрийтэй тоглоомчон байлсныг тэд мэдээгүй, хэлсэн ч итгээгүй. Хүний эцэг их хүүхдээ л өмөрөндөө. Нэг гэрт орсон даруйдаа жирэмсэлтийн талаар, хамгаалалтын талаар төвч мэдлэггүй би жирэмсэн болчихсон. Ямар ч л байсан төрүүлнэ. Хүүхэд нь гараад ирэхээр энэ хараатан шиг ашин засагдаж амьдралын төлөө зүтгэж мөрийтэй тоглоомоо болох байх гэж итгэсэн. Гэхдээ хүн өөрчлөгддөг юм байлаа. Жирэмсэн болсноо хэлэхэд хүүхдээ авахул гэж хэвтэр дортол минь зодсон. Би авахуулахыг хүсээгүй. Миний анхны хүүхэд. Тоогоноос том гэдтэй хизээ мүдгүй төрөх гэж байхад гэлгар уутанд хувцсыг минь хийгээд харанхуй шүн намаа гэрээсээ хөөсөн. Очих газаргүй би уйлаад ээж рүүгээ явсан. Ээжэд ч хэлгүүг болтаагүй байх. Хэд хоногийн дараа араас ирж уйлж унжиж гуйж байгаад л намайг аваад явсан. Энэ байдал хэд давтагцсан. Нэгэнт л нэг гэрт орсон хүүхэдтэй болсон юм чинь гээд гэрэлдээ батлуулаад би төвчээд амьдраад үзье гэж бодсон. Өнөөдрийг хүртэл төвчсөн бол бидний нэгэн шороонд нөгөөн шоронд охин маань өнчирч үлдэх байсан биз. Охиноо 2 нас хүрэхэд би тэсэлгүй гэрэлдээ дуусахаар болгосон. Гэр бүлийн хүчрхийл үлддэг байсан нь хүндрүүлэх нөхцөлтэй болж эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрэлтийг шууд цуцлсан. Охин миний асрамжинд үлдэж 18 нас хүртлээр тэтгэмж тогтоолгосон. Ингээд ганц би ээж ажилгүй би ээжийнхээ хаяг түшгээр ирлээ. Ээж намайг зодуулдаг байсныг мэдэхгүй л дээ. Ээжээсээ айсандаа би тас нуучихсан юм. Тэгсэн ээж маань намайг өөрийнхөө жаргалыг хөөж нөхрөөсөө салж хүүхэд өмчрүүлсэн л гин. Бас л нөгөө хил хамаараа доромжилж хэмэлж янз бүр болтг нь хിവэрээ. Ээж ажилгүй болсон болохоор ядчил охиныг маань харах боломжтой. Би ямартай ч их сургуулаа төгссөн болохоор нэг гайгүй ажилд орлоо. Цалинч давгүй. Ингээд болсонгүй дахиад л асуудал. Ажилд ороод жил гарan болоод
Ээж намайг зээл аваад өгөөч. Ээж нь ганц нэг юм гэртээ авъя. Дүүгийн чинь сургалтын төлбөр, машины үлдэгдэл өөр төлбөрөө төлнө гэв. Би ч ээжээсээ харамлаад явахтай аваад л өглөө. Хэсэг хугацааны дараа дахиад л зээл аваад өг гэлээ. Ээжээ, би өмнөх зээлээ төлж дуусаагүй байна. Эхлээд энэ өрнөөсөө гарчаад дараагийнх нь болёо гэхэд ууралдгаараа уурлаад уйлаад л би өөрөө тэр зээлийг чинь төлчин эцээ чамааг өсөх гэж л өөр зээлэнд орсон гэснэ. Дахиад л нөгөө хиний хүчинд хэн болсон сургуультай боловсралтай болгосон гэдгээрээ төрөө барьж намайг дийлсэн. Ээжийн амьдарч байсан газар байшинг аав ээж хоёр 20-од жилийн өмнө 10 саяар банкнд тавьчих зээл аваад тэрийгэ төлөхгүй явсаар хүү бодогдож 25 сая болоод шүүх рүү шилжсэн билээ. Тэгээд шүүхээс мөнгө нэхэд төлөхгүй бол байшин газрыг нь хураана гэсэн болохоор ээж намайг зээл аваад өг гэсэн юм байна. Тийм болохоор зээлээ нэмээд л аваад өглөө. Ээжтэй зээл төлөлтөд хувааж хийгээд тун давгүй байж байтал ээж ажил орно хүүхдийг чинь харахгүй л гэж байна. Би ч алцахгүй дээ охин маань 4 нас хүрчихсэн гэд нэг их юм бодсонгүй. Удалгүй дахиад л ээж нөгөө ашгуудлалж намайг дахиад л химлээд эхэлсэн. Хүний хийдгүй ажлыг хийдэг юм шиг их цантай амиа аваад явж чадахгүй хэвтжээж наад хүүхдээ эцэгт нь үг чамаас илүү харна гэрээс зайл тустай амьдр гэх мэтчлэнгээр сардаа нэг заавал намайг өдөн хатгана. Би ч тустай гарыг гэж шийдээд албаны байранд амьдрах хүсэлт өгч одоо охинтойгоо хоёлаа сайхан л амьдарч байна. Харин ээжтэйгээ юу ойлголцдоггүй. Энэ маягаараа холбоогүй тустай байсан дээр юм шиг. Гэхдээ ч мууч гэсэн ээж минь гэж бодохоор хаяа санаа зовно. Хэрвээ би бага наснда аав ээжийн харийг мэдэрсэн бол хард нялхаараа амьдралын ачааг үүрээгүйсэн бол амьдралынхаа анхны алхам ер нөхрөө зөв сонгох байсан даа гэж бодогддог. Ер нь л томчуудын асуудал үүрэг хариуцлагыг хүүхдэд битгий мэдрүүлээрэ. Хүүхдийнхээ хүүхд насыг хүүхдээр нь үлдээж өгөөрэй гэж гоё. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За стол олон цагтл дээр гардаг хүүхдийнхээ хүүхд насыг булаасан эцэг их үнэхээр олон байдгийн байлээ шүү. Ингээд цагтл бичсэн сонсож байгаа чангаас чанга тэрвэрья. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь цагтлаа бичиж явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичгээд болно. Мөн фэйсбүүкээр дараа MB гэдэг хаягийг олоод мессенжерээр надлуу илгээж болно шүү. Subscribe дараарай манайхаа. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.